Канаста зочин нэвтрүүлгийн маань оролцогч уран бүтээлчд маань цаанаасаа л ер нь ингээд тохироонд бүрдээд ордог. Түүнээс биш яг нэг айхтар төлөвлөөд энэ хүнийг оруулъя, тэр хүнийг оруулъя гэдэг ийм бол дараал байдаггүй. За энэ удаагийн зочин маань бол маш их сонирхолтой. Австралид амьдардаг. Зуны цагаар Монголдо ирж уран бүтээлээ туйруулдаг бүтээлч буюу contemporary art төрлөөр бүтээлүүдэд туйруулдаг ахтай очиж уулзах гээд явж байна. За миний зорилго бол суралцах, ахтайгаа очиж ярилцаад ямар нэгэн одоо нэмийг авч үлднэ л гэж бодоод байгаа. Та бүхэн ч ихсэн бас надтай хамт байгаад уран бүтээлийн ертөнцөөр аялаарэ гэж хүсье. Одоо Төв аймгийн хажууханд байдаг ахын юм эдлэн газар дээр очино. За тэр газар дээр би анх удаа очиж байгаа. Очоод тэгээ юу болохыг хэдүүлээ хамтдаа харцгаая. За яг ингээ эргэн тойрныг харуул. За ах маань ирж байна да. Ах руугаа уцаар яриад хэлчихсэн. Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? За ороод ирээ. За. Цаашаа онгод гинэ. За канваста зочин байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгээ миний зорилго болохоор энэ канвасан дээр нэг бүтээл авч үлдэх гээд байгаа. Энэ бүтээлийг маань хийхэд та надад туслах уу? туслаа. Лундагийн гамболд бага залуу наснаас Австрали орныг зорьсон тэрээр Сент Жорж Файн Арт сургуульд суралцсан боловсролоо ур чадвараа дээшлүүлж 2011 оноос эхлэн Монгол, Австрали, Герман, Итали зэрэг олон оронд үзэсгэлэн фестивальд оролцож уран бүтээлээ дэлгэн төлөвлөжээ. Sometimes you need a silence, random, out of nowhere зэрэг бие даасан үзэсгэлэнгээс эхлээд Улаанбаатар Биеннале, UB Art Week, Blue Sun Exhibition зэрэг нэр хүндтэй олон улсын арга хэмжээнд оролцсон нь түүний уран бүтээл олон улсын тавцанд хүрч байгаагийн илэрхийлэл юм. Урлагийн олон талд орон зайд өөрийн үзэл санаа, өөрмөц өнгө төрхийг шингэн төрөвж байгаа тэрээр орчин үеийн урлагт зүрх сэтгэлэн зориулж ирээдүйд Монголын орчин үеийн урлагийн хөгжилд үнэтэй хонь нэмэр оруулахын төлөө тууштай бүтээн төрөвж байгаа уран бүтээлч билээ. Монгол эх орондоо саяхан нээлттэй хийсэн заримдаа хүсдэг аниргүй бие даасан үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцсан канваста зочин дугаарт та давтамаар л. Энэхүү дугаарт бид орчин үеийн урлагийн уран бүтээлийн нууцад нэвтрэх болно. За бидэрт бүтээлээ танилцуулах болно. Манай урлан руу оръё. За тэгье. Манай урлан чинь нэг 2 урлан байгаа. За. Нэг нь болохоор нэг жоохон 2021-22 онд хийжсэн урлан байгаа. Тэгээ одоо тэр нь жоохон жижигдээд тэгээ одоо хэрэглэхээ болцсон байгаа. За. Тэгээ нэг 2 дахь урлангаад ер нь барих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ барьж эхлэегүй байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар энд нэг тэнд нэг 2 газар нэг баахан бүтээлүүд байж идэв. Үзүүлье. Энэ ингээ харах юм бол бас нэг юм арт ирээдүйдний камп маягийн болох шинжтэй. Тийм байх шиг үнзүү. Зөв. Энэ болохоор би нөгөө англиараа болохоор Artist in Residency гэдэг програм байдаг. За. Тэр нь болохоор манайхаар бол одоо монголоор бол нөгөө уран бүтээлчдийг урлагаар хангах хөтөлбөр гэдэг хөтөлбөр хийгээ явуулж байгаа. За. Тэрийг явуулаад байгаа энэ газараа. Урлангаас гадна энэ Mars гэдэг хөтөлбөр байгаа. Тэр Mongolia Artist Residency Studios гэдэг. Тэр хөтөлбөр нь болохоор яг одоо олон улсын уран бүтээлчдийг одоо энд авчирж урлагаар хангах, мөн урлагийн солилцоо хийх тийм хөтөлбөр байгаа. Тэрийг явуулж байгаа. За ирээдүйд тэгээд уран бүтээлчдийг дэмжиж байгаа үйл ажиллагаа юм байна шүү дээ. Яг зөв тий. Одоо гадаадын болон дотоодын уран бүтээлчдийг хооронд нь ингэж холбоос үүсгэх болон тэр уран бүтээлчдийг нэг урлангаас нь төр зур гаргаж ирээд өөр урлагаар хангаад тэгээд өөр шинэ уран бүтээл гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн. Энэ одоо уран бүтээлчдийг хөгжих, тэгээд ирээдүйд хүчтэй сайн уран бүтээл төрүүлэх нэг зам биш үү? Ерөөсөө нэг одоо орчин үед амьдарч байгаа уран бүтээлчд бол бүтээлээ хийж байгаа бүтээлчдийг дэмжих хөтөлбөр гэсэн үг. Гайхалтай. Маш гоё. Өөрийнхөө бүтээлийг хийх хажуугаар. За энэ болохоор манай нэг жижигхэн урлан байгаа. Энэ урлан болохоор 2021-22 онд хийгдсэн. Тэгээ мэдээж нөгөө би чинь байшин барьж байгаагүй болохоор төрөнд нэг жоохон юунууд гаргаад тэгээд энэ нэг жоохон ингээд ийшээ суучаад байгаа юм. Тэгээ ус мус гоож байгаа. Тэгээ жижигдээд одоо хэрэглэхгүй байгаа.
За, энд байгаа бүтээлүүдээсээ бас та үзэл санааны хувьд юу бодож хийсэн, за ингээд үзэгчтэй гоё танилцуулаад бас өөрийн төрөл жанр гэж бас байна. Зөв үү? Уран бүтээлч болгоныг өөрийн хэв маягаар бүтээлийг төөрөвдөг гэж би ойлгоод байгаа. Нэлээд анх эхлээд бүтээл хийж байхдаа бол юу хийжсэн? Текст арт гэдэг. Манайхаар бол одоо үгэн урлаг гэх юм уу да. За. Тэгээ тиймэрхүү үгнүүдийг нэлээд нэг сургууль би чи австрал сургууль төгссөн байхгүй. Тэндээ сургууль төгсөөд тэгээд англи хэл сурж ах суцар дээр нь тэр үгэн арт гэдэг юм дээр маш их хийжсэн. Одоо тэрний нэг жишээ гэхэд одоо энэ бүтээл байна. Одоо энэ жишээлхэд энэ алтан canvas байж байна. Одоо уншигдахтаа бол одоо Golden Rule number 1 2011 онд бүтээж ирсэн бүтээл байна. Хэд хэдэн янзаар орчуулагдсан юм шиг байна. Гэхдээ яг шууд үгэн утгаар орчууллаа гэх юм бол амьдралын алтан дүрмийн номер 1 өхрийн баасаар байхгүй байх гэж байгаа. Гэхдээ тэр өхрийн баасаар байхгүй байх гэдэг утга нь бол үгжилж орчуулж байгаа л болохоос биш. Илүү тэгээ томроод байхаас би зүгээр юу гэсэн үг лээ. Юу гэж яг хэлт юм бэ? Бүдүүлгээр ярих юм бол no bullshit гэж орчуулах юм бол за шаашаал гэсэн үг байхгүй юу? За. За чи бити шаагаад бити худлаа томроод бай гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгээд миний өөрийн хөв уран бүтээл хөвөний хувьд бол номер 1 амьдралын алтан дүрм бол тэгж худлаа шаахгүй шүү гэсэн утгатай л үг байхгүй юу? Нэгэн төрлийн үгэн арт байгаа байхгүй. Гэхдээ үгэн арт ч одоо нэг жоох юм тоглоож байгаа юм шиг яагаад ч байгаа юм шиг нэг тиймэрхүү тийм утгатай байдаг баг. Тэгэж үстэй сонирхолтой юм гэвэл амьдралын алтан дүрм номер 1 2 3 4 гэж цааш яваад байна. Тэгээд хэдч болж болно. Гэхдээ бүгдээр адилхан. Амьдралын алтан дүрм номер 30 гэж байна. Гэхдээ бас л адилхан нөө бүшээ. Одоо жишээлхэд энэ 2020-21 онд одоо би нэг энэ байж явах савцартаа ковидээр гацчаад ковид ч одоо бүх юм хаалттай хэцүү байлаа шүү дээ. Юм хийж болохгүй, байж болохгүй. Яагаад таах нь мэддэхгүй. Тэг яг хөө тэр үедээ 2021 оныг бол би бас fuck you гэжсэн. Энд бас хамаг амьдралын нэг хэсэг 2 жилийн чинь алдчихлаа гэсэн утгаараа тий. Яг fuck you биш гэсэн юм зүгээр новширчлаа гэсэн утгаар. Тиймэрхүү. Одоо энэ үгэн арт гэдэг байгаа ч ерөөсөө яг зүгээр хүн өөрөө бодож байгаа юм ал үгэн хэлбэрт оруулж л. Тэгээ тэрийг шууд заримдаа утгатай шууд бус утгатайгаар хийгээд байгаа байхгүй. Гоё. Тиймэрхүү утгатай. Одоо жишээлхэд энэ төр дээдлийн юм байна. Жишээд магадгүй чи миний нэрийг магадгүй чи миний нүрийг магадгүй чи намайг таньдаг байж болно. Гэхдээ чи яг намайг хэн гэдгийг бас мэдэхгүй шүү дээ гэсэн утгатай ч юм уу. Тэг яг энэ үгэн артнууд аягүй их байсан. Эдрийг нэг аягүй их олон хийж агаад сүүлдээ бол одоо үгэн артаа аягүй бага хийж байгаа. Гэхдээ бас хаяагүй байгаа. Багаар хийж байгаа. Одоо энэ жишээлхэд одоо энэ бүтээл байна. Одоо энэ ингээд доороос нэг унших юм бол энэ zero fuck гэж байгаа үст тий. Одоо жишээлбэл утга нь бол ерөнхийдөө маш энгийн ер нь бол яг хэрэгжилж байгаа өгнүүд амар хатуу боловч зүгээр л нэг яг л нэг англи хэлээрээ бол зүгээр л нэг байдаг л юм. Манайхаар нэг сул өгнүүд хэрэглээд байгаа байхгүй юу. Тэгээ zero fuck гэж байгаа нь бол ерөнхий санаа нь бол мэдээж амьдрал бол одоо ингээл өргөжлөөл ингээд дуусаад сүлд нь юу л тэгвэл одоо юу ч үлдэхгүй нэг хэдэн асуултан гэдгийг маягийн юмар бичээд явж байгаа. Тэгээ одоо жишээлхэд whatever гэж байгаа шүү дээ. Бас л төстөөд за зүгээр whatever. Бас л шаашаа гэсэн утгатай л үг. Тэгээ нэг хүмүүс тэгж яг шаашаа гэдгийг байгааг зүгээр хүн дээр хүлээж авах хэрэггүй. Зүгээр л яг нөгөө олон төрлөөр хийж болно шүү дээ тэр өгнүүдээ ч тийм олон төрөлд олон нөхцөлд өөр байдалд өөр хүнд өөр хэмжээнд хэлж байгаа шүү дээ. Тэгтээ чи хүнд хэлэхгүй зүгээр ерөнхийдөө бол нөгөө нэг жоохон арай өөр утгаар хэлээд байгаа байхгүй. Амьдралыг харж байгаа өнцөг бол ингээд заримдаа нэг болж нь болохгүй гэсэн утгаас болоод тэгээд байгаа байхгүй. Одоо жишээлхэд энэ жижигхэн бүтээл live free гэж байгаа тийм. Энэ уул нь ингээд айгүй гоё дээр үед юм амар гоё эртээ хөрөө байсан байгаа байхгүй. За. Тэр чи хэрэглээл тэгээд сүүлдээ ингээд хаягдаал. Одоо энэ төмпөнд жишээлхэд хараа л да. Төмпөнд чинь бас хэрэгтэй үедээ бол маш хэрэгтэй юм байсан. Одоо цаг нь болоод хугацаа нь болоод дуусаад ирэхээр ингээд хинч хэрэггүй хог болоод хаягдчихж байгаа байхгүй. Тэгээд энийг бол хог гэж хэлэхэд бол хэцүү. Ягаад гэвэл эн чинь олдвор материал гэж ярьдээ. Одоо англиар болохоор found objects assemblage гэж байгаа байхгүй. Миний хийж байгаа бүтээлүүд нэг хэсэг бол олдвор материалыг голоод хооронд нь холбоод ингээд янз бүрийн assemblage гэдэг. Assemblage гэдэг нь олон юмыг хооронд нь холбох гэсэн утгатай. Тиймэрхүү утгатай юм байна.
Зөө. Одоо жишээлбэл энэ use гэдэг хэлсэн байна тий. Use гэж байгаа нь ерөөсөө л хэрэглээд хаягдсан байгаа. Одоо жишээлбэл уусан пивнийхаа лазыг хүртэл янз бүрийн байдлаар дахин хэрэгжилж байна тий. Одоо нэг хэрэгтэй ч юм яриад байгаа ч юм шиг хэрэггүй ч юм яриад байгаа юм шиг цаг хугацаа өрөөдөж байгаа юм шиг гүүч юм шиг тий. Заримдаа нэг ингээд баг ингээд шууд баг уулгуугаар ингээд хаяад хогин савн дээр тавьсан байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү утгатай санаанууд гаргаад байгаа. Энэ бол гэхдээ яг нөгөө яг л гүрэл хувь хүний л бодлоод байгаа шүү дээ тий. Миний өөрийн л одоо би тэгж бодож байгаа юм. Одоо жишээлхэд энэ racing thoughts гэдэг юм тийм ээ. Энэ бол одоо юу болж байгаа нэг үйл хүний нөгөө нэг толгойд байнгын нэг бодлоод уралдаж яадаг талаар хэлээд байгаа. Ийшээ тийшээ ингээд тэгэл нийгэм бодож ил дараагийнхны морж ил дараагийнхны бодож ил дараагийн мартагтаа сэний морж ил тий. Нэг өнгөрч юм бодоод одоо нэг ирээдүйд болох гэж байгаа юм бас бодоод шал тий нэ. Хүний тархинч ингээд дандаа нэг бодлоод уралдаж яадаг. Тэгээ тэр нэг морь уралдаж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Racing thoughts гэхээр яг ингээд хин нэхэл төрүүл тархинч орж ирэх үү тий. Тэгээ хийж байгаа байдлаас амьдарч байгаа өдрийн нэг цаг хугацаа өдөр орой юм уу тэгэл янз бүрээс болоод уран бүтээлч чинь янз бүрийн нэг тийм орчинд орж штэ. Тэр орчинд ороод байгаа нь болохоор өөрөө мэддэхгүйгээр бидний тархинд янз бүрийн нэг санаа бодод уралдаад байгаа байхгүй. Тэгэл тэрнээс зарим нэг нь орж ил тэгээ бид нар чинь яг тэрэгж явж явах үедээ л бид нар энэ санаануудыг өөрөө олж хийж байгаа байхгүй. Яг хийх үү яаж зурх уу гэдэг ч юм уу. Жишээлхэд одоо бүтээл хийхин тул тий. Энийг одоо яаж зурх уу гэдгийг чинь зурхын тулд бүчнөө юм бодож байна. Тэ үзэж харж ингээд тэ нэг тархинд уралдаж байгаа шалгарс нь баг ингэж гарч ирэх нь шүү дээ тий. Тийм байна яг тийм. Одоо жишээлгээд одоо энэ дахин хэрэглэсэн материалууд байна. Одоо энэ чинь одоо ингээд зарим хүн хэрэглээд ингээд хайцсан байсан. Би ингээд буцаж олоод дахин хэрэглээд хэрэгжилж байгаа. Тэгээ энийг ингээд манай найзууд бас уран бүтээлчд нэг юм хийдэг гэж мэдээд надад нэг юм гоё юм хуучны юм болж өгсөн бэл. Тийм байна. Авчирч өгсөн айгу сонир санагдаад. Гоё. Махын биксийн юуны таг байна. Тийм байгаа яг савны юу байна те. Бүгд найрамдах Монгол ордоос Улаанбаатар мах комбинат гэж байгаа шүү. Тийм. Эдгийг ингэж бас юу савлдаг байсан юм байна. Савлдаг байсан тий. Тэг яг бид миний хийдэг бүтээлүүд бол ихэнхдээ голцоо дандаа өгөн арт байж байгаа. Тэгээд тэрнээсээ жоохон subject руу ороод айгүй нэг хэсэгтээ бол айгүй их олон нөгөө юу зурсан л та. Шонгийн мод ингээд нэг төмөр шонгийн мод нөгөө төмөр нөгөө шонгийн моднууд их зурсан. Тэгээд тэр яг нөгөө баг хөдөө байхдаа нөгөө дандаа нэг ганц хардаг байсан юм. Шонгийн моднууд айгүй сони ингээл энэ одоо яваад хааш явд юм бол гэл тээ. Тэгээд тэрүүгээр нэг хүмүүс холбогдоод байгаа юм шиг санагддаг. Одоо өнгөрсөн жилийн бүтээлүүд болохоор зарим бүтээлүүдийн будгийг би өөрөө бүр нариулахгүй байна. Тэгээд Австралид би театрт ажилладаг. Тэндээс заримдаа айгүй төрөнд нь одоо найруулсан будгууд гарч ирдэг. За тэргээр нь нариулахгүйгээр шууд хийж байгаа хөөх тээ. Тэгээд заримдаа дэлгүүрт одоо ингээд хүн ороод ийм будаг авъя гэж захиалчаад одоо ингээд захиалангууд л ингээд жижигхэн савн цавлаад өгдөг байхгүй юу ингээд 200 грамт одоо сампл гэдэг. Нэг одоо би нэг ингээ ханаа бодох гэсэн ийм бодог хэрэгтэй байна гэдэг ингээд ханаа бодох ингээд ярьж байгаад нь тааруулаад нэг бодог хийгээд нөгөө энэ биш вэ ингээд хайчиж байгаа хуцаад тэнгуут дэлгүүр чинь нөгөө мөнгө гаргачаад ингээд эртээ дэргүү найруулж захиж найруулж болохгүй учраас тэгээд хямдруулаад тэрийг нэг 2 ч юм уу 3 4 доллар ингээд зардаг байхгүй. За. Тэрийг болохоор би дэлгүүрүүдээр яваад тэрийг цуглуулад бас буцааж хэрэгэлдэг байхгүй. За тэргүүрээ бүтээл хийдэг. Бүтээл хийдэг тий. Яг ерөөхдөө зарим мэдээж яг заавал шаардлагатай бодгондоо бол өөр мэдээж найруулж байгаа. Гэхдээ яг тэр зүгээр концепт санаа нэг сонин санагдаад байгаа байхгүй. Тийм байна. Яа тийм давтах нь өөр болчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл би нэг танихгүй мэдхгүй хизээч уулзж байгаа хүнтэй нийлээд бүтээл хийгээд байгаа байхгүй. Яг тийм байна. Одоо чи өнөөдөр надад бүтээл хийгээд ирж штэ тий. Тэгэхэд бол би чамайг харж штэ тий. Энэ чинь нэг бөхөөж нэг юм нөхөр байт юм байна. Ингээд бид дээр ярьж байгаа сууж байгаа юм хийх гээд штэ. Яг тэгж. Тэгтэл би бүтээл хийхдээ бүр хизээч уулзж байгааг хүмүүсийн найруулсан хэрэгжилж ирсэн ямиг аавч ингээд бүтээлд оруулаад байгаа. Би бүр ингээд манай нэг ажлын операгийн нэг театрын пианоныхаа нэг товчлууруудыг сольж байгаа байхгүй юу? За. Тэгээ гаргаа хайцсан байдаг байхгүй хогийн хажууд. Би хажуугаар явж ирсэн хөө энийг өөр чинь нэг юм хийчихье гээд. Тэг бүр хаа байсан тэндээс аваад энэ дундуур нь тастаа жижигхэн савнд хийгээд наашаа явуулцгаахгүй.
Зөө. Тэгээд энийг би одоо нэг дахиж бүтээл хийх гэдэг юм. Тэгээд одоохондоо би хийж амжаагүй байгаа. Одоо энэ зарим материалуудыг чи ингээд яг албаар ингэж зэврүүлээд тэгээд хэрэглэх гээд үлдээдэг байгаа хөөхгүй. Энэ одоо энэ хэнийг бол хүмүүс харчаад хоог өнөд энэ яах гэд ингэж байгаа. Би болохоор нэг бүр албаар ингээд зэврүүлээд ингээд яг хэрэглэх гэж байгаа юмдаа зарим нь хэрэглэж магадгүй гэсэн юмдаа дахин ашиглах гээд ингээд албаар яагаад. Одоо хуучруулаад бүр хуучруулаад. Одоо жишээлхэд энэ жижигхэн амтан байж тээ. Энийг амтныг одоо сая энэ автобусыг авчираа 50 гот энэ 2 нэг юу шал шил арч чинь яг хэрэггүй болонгот би бас ингэ буцаагаад амтан болгоод бас бүтээл болгоод хийж байгаа. Шил арчигч шиг тий. Амтны хэлбэрт оруулах. Хөөрхөн байгаас тий. Тийм гоё юм байна. Ачаа. Ингээ харах юм бол орофт болчих юм шүү баг. Тий, юу ч байж бол hybrid нэг юм. Энэ одоо ингэ эдэр болохоор нэг энэ төмрөөр баг зураасан зургийг баг төмрөөр хийгээд байгаа юм шиг. Нэг төрлийн нэг баримл хийгээд байгаа юм л та төмрөө. Жишээлгээд нэг 6 хольтой морь санагдаад байгаа хөөхгүй. Морь ч юм уу юу ч юм байдаг. Тийм байна. Тиймэрхүү. Энэ бол их аюулгүй сонирхолтой бас л бүтээлүүд л дээ. Ягаад гэвэл энэ чинь нэг барьж байгаа л нэг ингээ явуулаад тойрлоод дуусчих жоох. Би Австралид бүтээлүүдээ хийгээд би Австралид бас нэг урлантай байхгүй. Тэгээ тэр урлан дээрээ бүх бүтээлээ хийгээд нааш нэг газраар хачаагаар явуулаад чи 3-4 сар болд ирж байгаа шүү дээ. Тэгнь. Тэгээд авчираад тэгээд сая нэг үзэсгэлэн гаргасан. Тэгээд саяны үзэсгэлэн гарсан газар нь болохоор X0 Art Gallery гэдэг. Манай бас нэг contemporary art уран бүтээлч тийм галерей байгаа. Тэгээд тэр нь болохоор айгүй гоё гэр хороолоод байдаг. Даригт очиж үзсэн үү? Үзээгүй. Тийм үзэх хэрэгтэй. За. Одоо шинэ гоё юу яагаад. Тэгээд тэнд үзэсгэлэн гаргачаад сая нэг хэдэн 7 хоногийн дуусчаад одоо бүх юм да яг хавьд авчираад байна. Таяр орж иж үзсэн. За энэ одоо болохоор одоо яг одоо шин яг бүх материалууд дээр хийж байгаа яг зураг зураад ирэхээр. За энэ бүтээлийн санаа ингээ харуул нөгөө аниак билүү нөгөө юу 1-9 2-9 гэдэг. Харин тийм хүн болгон тэгээд байгаа. Би бол ерөөсөө тийм бодоогүй зүгээр л энэ ерөөсөө л нэг юм абстракт ер нь зүгээр ингээд нэг одоо нэг тэр үеийн тэр цагийнхаа нэг тийм нэг мэдрэмж feelings гэдэг байдаг шүү дээ тийм. Тэр юмар л хийж байгаа. Тэрнээс яг subject гэж байхгүй. За. Одоо жишээлхэд ямар нэгэн амтан ч юм уу байшин барилга ч юм уу нэг юм объект дураг гэж дураагүй. Зүгээр ингээл прогресс ингээл явсаар байгаа юм болчихж байгаа байхгүй. Ингээл эхлээл явж байгаа нэмээл гасаал явж идэл юм болчиход байгаа. Энд ихтэй зүгээр нэг зөвхөн нэг төрлийн өөр төрөл төр хийж байгаа байхгүй юу. Одоо жишээлхэд одоо энэ бас ингээд дахиад өөр ингээд текстуртэй. Ингээд олон дахинд нэмээл зураалаа явсаар байгаа л тэгэл хамгийн сүүлд нь юм болж байгаа байхгүй. Энэ яг ингээд хүн харахад бол ингээд айгүй амархан ингээд хийцэн юм шиг бүтээл боловч энэ цаана масар олон давхар юутэй. Тэгээд эдгээр ингээд яг мэдрэх юм бол энэ цаана маш олон төрлийн текстуртэй. Тэр техник энэ тэр ажиллагаанууд нь айгүй сонин өөр юм даа. Сонирхолтой бас. Тийм энэ одоо материал нь цаас юм уу? Материал нь цаас шүү дээ. Одоо нэг тий. Буцаар агаад ийм олон давхар буцаар агаад ингээ гатуурч байгаа байхгүй. Тэгэл дээрээс нэг техник өөр техник хэрэглэл. Одоо тэгээ нэг төрлийн миний бодлоор бол энэ баг энэ бүтээл биш дээ. Энэ зурагны. Энэ зурагны баг нэг хуйлцсан хэлбэр маяг юм багт байхгүй. Тийм ээ тий яг ингээ харуул уусаад баг. Шууд шингээ явчихж шүү дээ. Яг энэ гэхдээ зүгээр заавал тийм биш. Энийг би зүгээр ингээл яг л ингэж хиймээр санагдал зүгээр л хийж байгаа. Одоо жишээлгээд наачин бол одоо жишээлгээд нэг төрлийн нэг цаасан скотч маяг юм байгаа шүү дээ. Энэ болохоор зүгээр яг нэг үг өсгнүүдийг нэг юунаас салгаад авцсан үг өсгөнд байхгүй. Нэг стенсил гээд хийдэж шүү дээ. Одоо нэг юм наачаад өгнүүдээ донтхын тааж авдсан шүү дээ. Тэгээ наалт тэр. Тэгэл ингээ яг энэ чинь тэгээ миний болохоор ингээ зүгээр нэг юм энэ бол ерөнхийдөө энэ minimal abstract гэдэг стилтэй. Одоо энэ өдрөө ингээд болоо яваад ирэхээр бүр minimal болоо явчихаа. За. Тийм байна. Тий. Өнгөний үед их гоё дулаахан харагдаж шүү дээ.
Тий. Одоо тэгээд ингээд дандаа энэ текстуртэй бас ардаа. Та энэ текстер буюу одоо яг энэ хийж байгаа нэг өөрөө л яг энэ аясаараа яг энэ өөрөө бүтээлээ ямар ч үсэн хийж байгаа. Эргээд эн чинь нэг далд утга санаа явах юм уу? Яг нэг баахгүй. Энэ ингээл зүгээр л тийм тухайн шууд мэдрэмжил явах юм мэдрэмж л явж байгаа. Тий. Тэр тухайн хүний мэдрэмж. Тий хийж байгаа үеийн мэдрэмж тэгээд харж байгаа үеийн мэдрэмж хоёр л байгаа. За энэ нэг уран бүтээлчтэй холбогдох нэг тийм холбоос болчихлоо шүү дээ, тий. Эдгээр бол яг хаа энэ зүгээр супер минимал болчихж байгаа юм л да. Тэгээд арай өөр бүтээлүүд бас ийм бүтээлүүд байна. За. Одоо ингээд энэ дээр ингээ харах юм бол сонирхолтой байгааз. Тэгээ ингээд дандаа ингээд бас өөрчлөгддөг ингээ айгүй сонин ингээ. Гэрэл ороод ирэхээр хар нэг юм газрын зураг шиг санагдаад байгаа. Далаа шиг байна. Янан дөрөв байна гэх хүмүүстэй. Усны юм нэг долгио шиг далаа шиг. Одоо ингээ харангууд бүр яг далаа шиг харагдаж эхэлж. Тэгээ одоо ингээ харж ялч ингээ эргэнгүүт ингээ шууд өнгөний өөрчлөгдөд байгаа байхгүй. Яг тийм байна. Тийм биш үү? Тийм байгааз. Шууд өөрчлөгдөд явчлаа. Тий. За та эргүүлдэ яг. Зөө. Энэ мини version байгаа. Энэ арайгүй. Энэ бол одоо энийг хүмүүс харж яг далаа ус шиг юм шиг. Яг тэгж байна гэдэг байгаа байхгүй. Ингээ өнгөн солигдоод байна. Ингээ солигдоод тий. Өнгөн солигдоод. Энэ бол харин хийхэд техник нь хурдан байд. Ягаад гэвэл энэ чинь ингээл газар ингээл тавьж агаад бич гэл ингээд текстчер нэг хэдэн төрлийн текстчер байгаа байхгүй. Тэрийг ингээд хийчээд тэгээ дуусангууд хажуудлаас нэг шүршээд эргүүлээд нэг шүршиж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингэж хоёр талаа шүршээр харагдаад байгаа. Тийм байна. Өнгөө тэгээ дараа нь будах юм уу? Тий. Текстчерээ гаргачаад ингэ будчихж байгаа байхгүй. За. Энэ бол нэг төрлийн техник л дээ. Гэхдээ энэ иймэрхүү юм хийж байгаа хүн бас яг мэдгүй яг нэг харагдаагүй. Гэхдээ ер нь айгүй сонирхолтой байд. Тийм ээ, маш сонирхолтой. Яг хоо энэ бүтээл хийнэ гэдэг чинь байна шүү дээ. За. Нэг төрлийн л одоо юу шүү дээ. Юу гэдэг нь фан л юм да. Жаргаж байгаа байхгүй. Жаргаж байгаа. Ян зүрээр үзэл. Ян зүрээр ингээл одоо ингэхүү тэгхүү гэл. Та сая өөрөө бас сүлт хийсэн яг тэр бүтээлийн бас онцлогоо бидэрт бас нэлээд тод харууллаа. Яг тэр эргэлдээд ингээ явж байгаа нэг өнгөний солигдол за ингээ харж байгаа яаж ямар өнцгөөс харж байгаагаасаа ямар хаанаас нэг гэрэл тавихаас шалтгаалаад өөр болдог байхгүй. Тийм байна. Энийг бол нэг бодлоо хамилион гэж нэг амтан байдаг шүү дээ. Бараг тиймэрхүү тий. Орчноо дагаж хувирдаг. Тий. Тиймэрхүү. Чи одоо өргөөд үз. Энэ одоо бараг 3 4 хэл бодог байгаа шүү дээ. Амар тийм биш тийм. Наадах чи ингээд бодог байхгүй. Ингээд олон дахин буцсаар байгаа. Наа чи зүгээр л юм мод canvas хоёр шүү дээ энэ харахгүй. Ингээд бүр ингээд будаалаа. Тийм ээ. Болохоо байлаа гэдэг. Эний чи ингээд харуулж байгаад ингээд яг харах юм бол ингээд цул бодог байгаа байхгүй. Энэ манайхан яг ингээд харчаад өө энэ чи амар энгийн юм байна гэдэг байгаа боловч яг үнэндээ ингээд тулах юм бол амар ажиллагаатай. Энэ дэр нэг хамгийн сүүлдэг дурлаад байгаа нь эднэр тий. Ойлголоо. Энэ нэр гэж байна. Байхгүй. Нэр байхгүй. Энэ бас яг зүгээр нэг театрын нэг зарим нэг өөрөө хийдэг эффектүүдээс бас нэг элементүүдээс зүгээр ингээ харсан нэг хүн харж байгаа юм шиг нүд харагдаад шүү дээ. Харин нүд хараад байгаа юм шиг далайн амтнч байна ч гэсэн тэмүүстэй жан дөр хараадах шиг тий. Гэтэ энэ яг зүгээр нэг бас нэг жоохон техник ямиг нэг хуучин юм шиг харагдуулдаг. Энэ тэр тийм жижиг сайжин юм л хийгээд байгаа. Гэтэ яг маш олон төрлөөр хийж юм л та. Ер нь бол одоо эдгэр чи ингээ харахад ийм боловч бас мэдрээд үз. Ингээд мэдрээд үз. Тэр текстчер нь бас арай өөр текстчер байна. Ер нь бол одоо энэ бүтээлүүдийг хийхдээ sometimes it needs silence гэдэг англиар болдог гэж байгаа байхгүй. За. Энийг монголоор орчуулах гэж зөндөө юм болсон. Хинээр орчуулах уу, яг орчуулах уу гэдэг айгүй олон хүмүүсээс асуусан чинь манай нэг уран бүтээлч орчуулсан. Заримдаа л нэг хүсдэг аниргуу гэж байгаа байхгүй. Хүн байж тээ амьдрал чинь амар завж чөлөөгөө ингэ байж байгаа. Хаяа нэг зүгээр нэг жоохон нэг амар тайван баймир байгаа байхгүй. Ер нь тэр нь зориулж л одоо энэ би бол яг тийм санаатаагаар энэ бүтээлээд хийсэн баг. Жишээлгээд үзэсгэлэн гаргангууд л үзэгч орж төр зур нэг зүгээр тархины амралт авах л байхгүй.
Одоо ингээд бүзгслэг үзэхээр нэг одоо жишээлбэл морч юм хүрэгч юм ингээд янз бүрийн нэг юм байж таардаг шүү дээ тий. Одоо тэгэхгүйгээр зүгээр л нэг өнгө нэг юм текст нэг өөр тэг нэг юм feelings зүгээр л тий. Hybrid horse гэдэг. За. Яаж тийм гэвэл манайх ч нэг морь унаад малаа малдаг байсан одоо болчиход боцыг л унаад малаа малж байгаа. Энд чинь зүгээр соёлын өөрчлөлт болоод байгаа хөх. Тэр өөрчлөлтийг харцаал нэг иймэрхүү юм болж байгаа юм гэсэн утгаар ийм бүтээл хийсэн. Юм өөрчлөгдөд байна шүү, цаг хугацаа өөрчлөгдөд байна шүү. Бидний соёл бүх юм өөрчлөгдөд байна шүү гэсэн утгатай юмнууд л хийгээд байгаа. Гэхдээ яг би энийг ингээд цааш нь өргөжүүлэн хийх бодолтой байгаа юм л да. Тэр энэ тэнд хуучин мотоцикл энэ тэнд скутерийн хог байвал манад авчиж хаяараа. Одоо тэ олон бахан бол тэгэл ингээд нэг 68 мор гэдэг шиг тэрнээс ч ихийг зүгээр хэвтэж байгаа, хөрвөж байгаа, идж байгаа, ууж байгаа энэ бүх төрлийг хийх гэдэг шүү дээ. Ямар нэгэн байдлаар ийм ашиглахдаггүй байсан. Ашиглахдаггүй болсон мотоцикл наашаа авцраад энэ ирэх юм бол уран бүтээл болоод амилах боломжтой байна. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс бас энийг анхаарад бас өөр төрөл одоо энэ ч яг гаттын нэг мотоцикл шүү дээ. Тий, одоо яг Монголд их хэлбэг байгаа. Яг нөгөө малчд унж байгаа. Тий, тэгээ нөгөө жижигхэн өөр мотоцикл болоод өөр характертай болох болов гэж бодож байгаа юм би. Яг эхнийх нь ингэж хийж байгаа. Одоо энэс цааших нь нэг санааны саяны нэг Орсын урламч нь болохоор миний урлан биш байгаа юм. Би бол нөгөө түрүүний яриад байсан олон улсын уран бүтээлчтэй Artist in Residence програм зориулсан. Нөгөө одоо нэг уран бүтээлч ирэхээр хэрэглэх студид нөхгүй юу? Зөв. Энэ жил уран бүтээлч ирээгүй учраас би зүгээр түр өөрийнхөө бүтээлийг орлоод тавьчихсан баг. Энэ хоёр автобусыг би бол тэр нөгөө уран бүтээлчтэй урлагийн солилцооны хөтөлбөр зориулж хийсэн автобус баг. Энийг зүгээр яг ороо сонирхчих яагаад гэвэл энэ нь болохоор илүү нөгөө энэ зурдгуу барьдгуу хүнд зориулсан юм байна. Энэ болохоор илүү нөгөө боддог юм хийх. Нөгөөт нь болохоор гэртээ амьдраад тэр автобусанд урдлангаа хийж амьдрах хэрэгтэй. Нэр хэлхээ марч тэр автобус айгүй урт нөгөө ширээтэй байхгүй 14 м урт ширээтэй. За. Энэ дотроо сайн нөгөө бидний зураг үзсээр анзаарсан. Тэглээ. Тий. Тэгээ яг нөгөө уран бүтээлч нэг бүтээл хийх тийм боломжийг нөгөө гаргаж өгöd байгаа байхгүй. Тэгээ энэ дотор болохоор яг зүгээр илүү нөгөө уран бүтээлчд нь өөрсдөө ирээд боддог сэтгэдэг хүмүүст зориулдаг байгаа байхгүй. Эндээ сайхан суугаад ингээл таал харангуудаа юм бичдэг ч юм уу те. Яг зөв. Тэгээд хашаа орон дээр очиод унтчихна. Ном уншиж. Өглөө босоод хоолундаа кофега хийгээд уучна. Тэгээ нөгөө нэг одоо ер нь Artist in Residency програм гэдэг байгаа чинь ерөөсөө шууд утгаараа хэлэхэд уран бүтээлчдэг тэр ингээд байн байгаа урлангаас нь гаргаж ирээд өөр орчинд оруулах л тийм л юм байна. Орчлон гарал хангаж өгч байгаа байхгүй. Тэгжиж одоо тэгжээ шинэ бүтээл гаргах тий. Заавал гарахтаа биш. Гэхдээ яг бол гүрэн заавал хийхтэй юм биш. Уран бүтээлч уулаасаа тэгээд нөгөө орчноосоо жоохон гараад өөр орчинд ороод ирэхээр өөр ирэхгүй л дараагийнхаа нөгөө бүтээл хийх бодлоо хайж эхэлж байгаа байхгүй. Тэр боломжийг гаргаж өгч байгаа. За энэ болохоор яг уран бүтээлчд ингээд ирэхээр заримдаа бас нэг хамт суугаад тийм ээ наргилц ингээд идэж уугаад байж идэг тийм жижигхэн парти нэг ирэхээр арай парти хийж гарна. Яг гоо зүгээр уран бүтээлчтэй зориулаад нэг чөлөөтэй нэг байж ах орчийг бүрдүүлж өгч байгаа. Тэгээ энэ ч нэ сайхан суугаад каракод юм уу, дуулт юм уу, бүжигт юм уу, идт юм уу, ууд юм уу, хоолнд хийх юм уу. Тийм боломж гаргаж өгч байгаа. Гэрийг артлаг болгож та тохижулсан биш үү? Ер нь жижиг мини галерей маягийн болгоц байна. Мини галерей болгоод тохижуулаад. Харин тий. Тэгээ нэг хоёр тал, гурван талтай галерей юм шиг бас нэг дотор нь ороод идж байгаа суудаг нэг жижигхэн газар юм шиг. Яг манай уран бүтээлч ирд юм бас. Энэ болохоор зүгээр манай яг өөрийн миний амьдрал гэр байхгүй юу. Эндээ би ингээд нэг сүүлийн 5 жил ингээд амьдрал тэгээд эндээ ингээд ороод унтчаал. Тэгээд өдөр нь гарч ял энэгээр юм хийгээл. Заавал Улаанбаатарын утаа таасан дотор байж байсан. Ягаад энэ Монголын их уужим тал нутаг байсаар гарч ирээд гар газар авахад уран бүтээлч тасархай юм хийж болж байгаа байхгүй өөр өөрөөр. Тэ? Би ч одоо энийг зөвхөн жилдээ 3 сар ирж хийгээд байхад л ингэж хийж 6 сард 6 жилд. Энд боломжтой айгүй боломжтой. Айгүй боломжтой. Дээр нь одоо энэ чинь нэг амар хүндэр төсөв мөнгө ороод гуурны тийштэй. Тэгээд ингээд дээрээс нь цэвэр агаарт ирүүл айгүй гоё уустай. Агаар цэвэрхэн амьдрах орчин ингээ байж. Дээрээс нь нааш таашаа халахад эн чинь эрүүл мэнд хэрэгтэй. Тэгээд ч нөгөө чөлөөтэй байх
Оюун санааны эрхчлөө. Тий. Дээрээс нь бас яг нэг бас бие махбодын ч гэсэн эрхчлөөтэй байж байгаа байхгүй. Гайхалтай. Тий Улаанбаатар руу яваал тэгээд шууд бөглөрөөл эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт би явах уу гэж байгаа байхгүй. Эндээ ингээс Энд чинь ингээ байжсэн хамаагүй дээр ингээ сайхан гоё ингээ өөрийнхөө ингээ юмаа хийгээл тий. Унтах үедээ унтаал. Урлаг хийх үедээ урлагаа хийгээл. Уран бүтээлийн одоо яг өөрийн орон зай, өөрийн яг эрх чөлөөг миний бодлоор та яг энд гоё цогцлон бүрдүүлсэн юм шиг харагдаад байна. Тий, ер нь бол тий. Тэгээ ирээдүйн бас зорилго нь яг уран бүтээлчд яг энэ санааг ойлгуулъя гэж байгаа таны бас хичээл зүтгэлээр би бас яг энд танаас бас сонсоо таны яг хийсэн бүтээснийг хараад бол гайхалтай надад маш их гайхалтай санагдчихээн. Дээр нь энэ бол бүрэн боломжтой гэдгийг та өөрийнхөө одоо яг хийж байгаа энэ бүх орон зайгаа манаачлаа л да. Тий манай уран бүтээлчд бас ингээд илүү бас нэг ингээд тий иймэрхүү эрхчлөөтэй газар амьдраасаа тий ийм газар амьдрах юм бол бүтээлч мөрөл бас гоё гарна шүү дээ. Ягаад гэвэл чи эрхчлөөтэй ингээд яг өөрийнхөө эрхчлөөндөө байж гин. Тэгэхгүй бол тэгэл Улаанбаатар дотор тэгэл утаа таасан байшин ингэсээр адил тэгэл нэг юу ч хийсэн чи байхгүй стрессээр гал алга болчих хэвээр. Хараад таны одоо бүтээл таны одоо байгаа энэ орчин нөхцөлийг харсан чинь ер нь та энэ орчин үеийн зэн буддист юм биш үү? Маш их энгийн. Гэхдээ ер нь бол айгүй минимал амьдарч байгаа. Ягаад гэвэл тий. Гэхдээ би уулаас яг Улаанбаатар жаахан удахаар жаахан нэг жоох стресс мэдрэгдэх гэдэг. Би нэг стрессдэггүй. Гэхдээ ер нь мэддэгдээд байдаг байхгүй. Байшин дотор ороод орчин тэгэл ямар ч хэрэгчлээ байхгүй тий. Тэгээд нэг ингээл гарангуутал бөөн сигнал бөөн машин тэгээд бүх юм үнэтэй ингээ айгу тэнэг байгаа байхгүй. Тэрний орн эндээ сайхан ингээ сайхан. За нэг наад байшин ингээ чин сая барилаа. Энд байшин сая нэг барилаа. Тэгээд заваар нь бас нэг юм автобус янзлаад байгаа байхгүй. Айгу гой дуу чимээ баахгүй ингээ яг өөрийнхөө ингээ яг өөрийнхөө хүс юм ал хийгээд байгаа байхгүй. Одоо тэг урлангаа барьчих юм бол тэгэл жинхэнэ нөгөө бүтээлүүдээ хийж эхлэндэ. Томруулаад яана зүрэ. Танаа энэ хар автобус чинь бүр айгүй гоё гоос тийм ээ. Энд дуусаагүй байгаа. Дуусгах гээд байгаа. Тэр цаатлын дээр нэгэд нөгөө автобус чинь бол хөөрхөн. Гэхдээ энийг яг хаа тэрийг нэг анх эхлээ хийжсэн болохоор энийг болохоор илүү нэг арай нөгөө төлөвлөгөөтэй хийгээд байгаа. Ягаад гэвэл энэ чи хойдолтой ортой. Сайхан ширээтэй. Бүр галзуухтай ингээ ус мос бүх юм нь холбоцсон байхгүй. Тогтоо устай. Шууд усны гойж нь тэгээ бүр эмчэнэ бүр сөрсөр мөшөртэй гэдэг байгаа байхгүй. Хараа нэг гой болгоод. Тэгээ яах гэдэг нь гэвэл сонирхож байгаа хүмүүс нэрж ганц хоёрууд дээр хоноод ингээд тэг яг энэ олон улсын уран бүтээлчдийн хөтлөөр бол бас нэг өөрсдөө уран бүтээлчд нь ямар нэгэн жижиг сажиг нөгөө бас юугаар ирэх хэрэгтэй байхгүй. Үнгүй биш байхгүй манайх ч юм. Зүг. Тэг үнгүй юм гэж одоо ерөөсөй байхгүй болчиход шүү дээ тий. Үнгүй юм байгаа ш таах юу хулганы авахнд байгаа. Тэг хулгамс энэ хавар байгаа. Энэс шал өөр. Яг энэ медиум тустай байдаг бас. Энэ компани тустай акрилик хийдэг бол замдаад өөр медиум хийж байгаа байхгүй. Досон дээр ч гэсэн адилхан шүү дээ. Досч нэг хоол. Медиум гэдэг нь юу гэсэн үг юм? Найрлах хялгалаа. Энэ бол зүгээр пигмент гэсэн үг. Медиум бол пигмент биш. Арай өөр юм байгаа тоххой. Ойлгуулаа. Арай өөр нэг текстчер хийдэг. Нэг төрлийн барилгын материалын дотор нэг энэ одоо юу л гэсэн үг. Силикон орхол юм байхгүй юу да. Ер нь бол. Яац. Таны одоо уран бүтээлийн гарааг та яг одоо ингээд урсаад үзүүл яг хизэнээс яг уран бүтээлд ингэж яг шавтан шимтэж одоо ингэж байгаа. Уран бүтээлийн гарааг бид туулцаж. Уран бүтээлд бол нэлээд жоохон хойно ихсэн л дээ. 30 гарцаа байна. Гэхдээ яг бол тэр нөгөө уран бүтээлч болох нь бол бүр багдаал байсан шүү. Тэр нөгөө бүр багадаа нэг хонь мал зураал, морь зураал, уул ус зураал тий. Тэгээд нэг сургуульд оронгууд нэг ханын сонь мөн хийгэл эхэлдэг шүү дээ. Тэр мөрөнд дуртай байдаг байсан тий. Тэгээ нэг бичдэг нэг ингээд нэг шрифтээр бичдэг тий. Жишээлхэд тэр үед нөгөө дэлгэрэх боломж нь байхгүйсэн. Явж байгаа. Тэгээд гадаадд очиод илүү нөгөө музей, галерей үзээд ирэнгүүтээ шууд мэдэрч байгаа байхгүй. Зүг. Энд чинь нэг миний хийх гээд байгаа боддог юм чи энэ юм байна штэ гэсэн юм орж иж байгаа байхгүй. Ер нь би чинь сүүлдээ 33 4 хүрж иж сургууль сурсан шүү дээ. Тэгээд тэрнийхээ нэг TAFE гэдэг коллеж байдаг. Тэр коллежид болохоор Fine Arts, Diploma of Fine Arts гэх тэр нэг яг нэг уран бүтээлчийн 2 жилийн бүтэн цагаар 2 жил сураад тэгээд төгссөн. Гэтэ сургуулиас сурсан сонирхолтой юм гэвэл мэдээж нэг сургуулиас багш нар энэ тэр байна. Гэхдээ хамгийн гол сурсан юм бол бус уран бүтээлчлээс их сурдаг юм бэл.
Ягаад гэвэл энэ олон хүүхдүүд нэг дор ингээ авчиж суулгаж байгаа шүү дээ. Тэгээд нэг өрөөнд дотор ингээл зураал ингээл баримл хийгээл янз бүрийн фото зураг хийлгээл бүх төрлийн юм хийлгэж байгаа шүү дээ. Тэг яг гоо ерөнхийдөө цаанаас нэг ингээ иймэрхүү юм хийгэрээ, иймэрхүү юм хийн шүү гээл концепт санааг нь өгчөнгүүд л нэг 10 хөдөлөө сууж байгаад хийж байгаа шүү дээ. Тэгээд хийгээл хийж сууж байгаа савцартаа нэг хальт тойроод бас харж байгаа байхгүй юу? Би одоо яг яах гэж байгаа байлаа чадах болоогүй л үгээд бодож байгаа гот өөр хүмүүс юу гэж нэг яаж харж байгаа байхгүй. Тэгсэн чинь өөр хүмүүс амар өөр сони юм хийж байгаа байхгүй. Зарим нь бол бүр төсөөлөхгүй юм хийж байгаа юм чи бүр. Би одоо ингээд нэг хүн болгоны чинь ингээд морь зурах юм бол бүгдээр л морь зурна шүү дээ тий. Тэгтэл зарим хүн морь зурахгүй байна бүр. Морьгээр бичдэг ч юм уу морьгээд одоо яа тэр нь ямар ч төрлийн морь байх юм гэдэг ч юм уу. Зүгээр морьор жишээ хийж байгаа. Гэхдээ ямар нэгэн ингээд объект одоо жишээлбэл энийг зураг гэх юм бол хүн зөвхөн нэг хэсгийг ихэнх нь яг энэ шиг адилхан дурд юм байл л дээ. Гэхдээ яг өөр хүмүүс нь болохоор бол шал өөр өнцгөөс хараад энийг чинь бөөрөнкөө болгоод айгүй бол хайлтсан болгоод аль эсвэл нэг тийм өөр стилд оруулт юм байлээ. Тэгээ тэрнээс хараад байгаад би баг ер нь тэр их сонирхолтой байсан. Тэгээ тэрнээс хойш тэгээ дандаа нэг уран бүтээлчтэй ингээд яваад үзээд галерей музей үзээд тэгэл тэрнээс л их сурд юм байл. Өөрийгөө одоо хөгжүүлж ийн гэж ойлгож болно гэсэн. Тий хөгжүүлж байгаа. Өөр уран бүтээлчдээс л илүү хэрэглэдэг юм байл шүү дээ. Тэрнээс үуч нөгөө яг нөгөө сургуулаас бол мэдээж нөгөө авах юм аавна. Гол нөгөө техник биш зурах ч юм уу барих ойлгох тэр бүх юм авчиж байгаа. Тэг яг жинхэнэ уран бүтээлч болтод бол заавал тэр нөгөө уран бүтээлчтэйгээ дунд нь ороод тэр нэг ертөнцид нь ороод тэр нэг амьдрдаг хэв маягт нь орж иж тэгж их гоё болт юм байл шүү дээ. Тэрнээс зүгээр хийж байгаа шууд нэг сургууль төгсөөл уран бүтээлч болно гэдэг чинь бас жоохон тий. Тэр бол бас жоохон тийм биш юм шиг бодогдтыг тий. Ойлголоо. Та contemporary art. За contemporary art буюу орчин үеийн урлагийг та яг өөрийн үгээр нэг тодорхойлоод яг бидэрт хэлж өгөөч. Ер нь бол миний ойлгож байгаагаар орчин үеийн урлаг болвол тийм ээ. Одоо сүүлийн одоо нэг их урт хугацаатай биш юм шиг байна тийм ээ. Хөгжлөн. Тий. Ер нь contemporary art тэгээд манайх нь одоо янз бүрээр хэд хэдэн төрлөөр орчуулж байна л да. Орчин үеийн урлаг, нэг орчин үеийн урлаг гэдэг. За. Тэгээд ерөнхийдөө бол нэг орчин үеийн урлаг гэдэг нь илүү юм шиг. Орчин үеийн урлаг гэхээр модерн арт маяг руу орчоод байгаа байхгүй юу. Тэгээд нэг орчин үеийн урлаг гэдэг чинь ерөнхийдөө миний ойлгож байгаагаар бол одоо орчин үеийн урлаг гэдэг байгаа чинь яг бидний энэ амьдрал болж байгаа бидний одоо яг амьдарч байгаа цаг хугацаанд бүтээгдэж байгаа бүтээлүүд. Тэр бүтээлч нь тэр амьдарч орчинд амьдраад тэр орчноосоо мэдэрсэн мэдрэмжээ гаргаж байгаа тийм л бүтээлүүдийг л орчин үеийн урлаг гэдэг байгаа байхгүй. Нөгөө талаар нь би бас бодохдоо орчин үеийн урлаг гэдэг бол ер нь байнга байж исэн. Өөр үед өөр цаг үед шинээр гарч ижсэн. Гэхдээ нэрлэгдэхгүй явсаар хагаад яг одоо бидний үед нэг орчин үеийн урлаг гэж нэрлэгдэхэд байгаа нь сонирхолтой байгаа байхгүй. Чи боддоо жишээлхэд хүн анх эхлээл одоо хадан зурж эхлэв шүү дээ тий. Хадан дээр гараад зураал гэдэг чинь тэр үед л супер орчин үеийн урлаг байсан юм шиг таарч тий. Гэхдээ тэрийг бол бид нар орчин үеийн урлаг гэж нэрлэегүй. Тэр үед хадны зураг гэдээ үлдсэн. Одоо тэгэл дараад нь измод гарсараа гал явсараа гал ингээд явсараа гал бид нар contemporary art гэдэг тэр ирж байгаа. Тэгээ бидний одоо энэ яг одоо орчинд амьдарч байгаа одоо цаг хугацаанд бүтээгдэж байгаа тийм бүтээлүүдийг л ер нь л орчин үеийн урлаг. Гэхдээ бүх бүтээлүүд бас орчин үеийн урлаг биш. Тэр дотор бас хэд хэдэн төрөл байгаа. Тийм ээ arts and crafts гэдэг одоо гар урлаг ч юм уу юу ч юм уу ингээд дотроо бас ялгаатай үндэсний урлаг бүгд одоо цагт бүтээгдэж байгаа ч гэсэн бас арай өөр агуулгатай, өөр концепттэй, өөр хэлбэрт бүтээгдэж байгаа шүү дээ тий. Бас жоохон ялгаатай юм багтаа. Нийтдээ бол баг л би бол тэгж байна. Таныг одоо яг ингээд сургуулаа төгсөөд эргээд та яг уран бүтээлийн ингээд хийж эхэлсэн цаг үеийг одоо ингээд дурсая л та. Одоо хүртэл та уран бүтээл төрөвчлээ. Тэнгүүд та Австралид ажиллаж байгаа тийм ээ. Австралид бас уран бүтээлчдийн бас одоо дунд бас байдаг бах. Тэгээд тэн дээр та өөрөө урлантай. Тэр Австралийн одоо яг одоо тэр урлагийн одоо чиг хандлагын тухай тэр Австралийн одоо хүмүүс юу ямар урлагийг илүү үзэж байна, харж байна. Яг энэ чиглэлийг та бидэрт хэлж өгч. За Австрали бол өөрөө нөгөө бас нэг нэлээд олон хүн амтай шүү дээ. Нэг 27 сая хүн амтай. Тэгээ Австралийн хамгийн гол урлаг юу вэ гэвэл үндэсний урлаг байна. Тэр нь болохоор Aboriginal art гэдэг байгаа. Тэгээ яг нөгөө тэд нар чинь маш олон 40 50 60 мянган жилийн өмнө байжсэн гэдэг байгаа шүү дээ.
Тэгээд тэдний бүтээлүүд тэдний aboriginal art гэдэг үндэсний уран бүтээлч том урлаг ингээд цэгээр зурдаг урлагууд байдаг чи мэднэ багт баг. Одоо ингээд газар тавьчаал ингээд дээрээс нь цэгээр зураал тэгэл айгүй гоё тэр нэг газрын зураг юм уу тэр нэг юм сонир юмнууд зураад байгаа юм. Гэхдээ тэр нь бол супер абстракт басна гэж сонир. Яг нөгөө тийм юм айгүй багтай. Subject багтай айгүй бас сонирхолтой. Тэгээ тэр нь бол айгүй их том. Тэр нь бол одоо тэрийг төлөөлөгчд нь ихэнх нь бол бас нэлээд дэлгэхэд бас энэ тэнд одоо их явдаг. Ер нь ихэнх уран бүтээлч мэдж байгаа aboriginal art гэдэг. Тэгээд одоо орчин үеийн урлаг болохоор мэдээж тэр уран бүтээлчд нь нэг aboriginal art-ууд нь хийж байгаа. Айгүй сайжруулж байгаа. Өнгө үзэл бүх юм өөр болол хамаагүй чөлөөтэй болоод байлээ. Гэхдээ яг нөгөө дараадын суугуул гэдэг ч юм одоо амьдарч байгаа австралчууд бол бас өөр ингэсэн бас нэлээд орчин үеийн урлагийн төрөл зүйндөө байна л да. Өөрийн төлөөлөгчд нь бас байгаа. Ер нь бол ерөнхийдөө бол нэлээд сайн уран бүтээлч ихтэй бас нэлээд урлаг айгүй сайн хөгжсөн газар бас дэмжлэг сайтай. Дэмжлэг маш чухал. Маш сайн. Одоо манад одоо жишээлхэд урлагийн зөвлөл юм уу, урчуудын ивэл юм уу, 2 3 хоног газрууд байгаа шүү дээ. Тэнд чинь бол одоо тэгэл урлагийн талын салбар аваад тэгэл нэг дүүрэг захиргаа нэг бүр дүүрэг дотроо дүүрэг гээл одоо байгаа шүү дэмжиж яадаг тий. Урлагаа хөгжүүлж идэг тий. Одоо жишээлхэд гудамжинд ямар урлаг байх вэ тий, байшин барилганд ямар урлагтай байх вэ тий, ороод ийм бүх юмнууд нь бүгд цаанаас дэмжлэгтэй. Айгуу гоё. Айгуу манайх одоо хэзээ тийм болох юм. Тэгээ тийм болоос. Ядаж нэг тий. Яг хөө гэхдээ манайх зүгээр урлагаа дэмждэггүй айгуу их дэмждэг байхгүй юу. Яг орчин үеийн урлагийг болохоор яг жоохон доогондоо сайн дэмжихгүй байх шиг байна. Яг ойлгоод ингээд мэдрээд ингээд цаашдаа ингээд юм байдаг гэдэг мэдээд ирэхээр илүү дэмжиж магадгүй. Яг эндээс салбарлаад асуух юм бол Монголын үзэгчид ер нь орчин үеийн урлагийг ер нь хэр яаж хүлээж авч байгаа гэж та боддог? Миний бодлоор энэ орчин үеийн урлаг одоо бас залуучууд их айгүй сайн ойлгодог болж байна. Яагаад гэвэл одоо сошиал медиа болон нөгөө энэ вебсайтаар бүгдээр яваад үзчихэж байна. Тэгээд тийм мэдээж энэ чинь хүсээгүй бүх мэдээлэл нь байж байгаа болохоор үзчихэж байна. Яг дундаас дээш насных нь бол ерөнхийдөө бол жоохон нэг суур мэдлэг байхгүй болохоор жоохон бас хэцүү байх шиг байна. Гэхдээ хэцүү гэж дээ яг хэний буруу энэ төрөх юм байхгүй зүгээр л юу л суур мэдлэг байхгүй учраас судлаагүй мэдээгүй таниагүй учраас ойлгохгүй байна. Дундаас дээш насных нь бол бүр ерөөсөө ойлголттой болох тийм. Дандаа л нэг үндэсний бүтээл үндэсний урлаг хуучныхаа нэг тийм юмнууд л сонирхоод байгаа. Ойлгомжтой. Ер нь одоо яг таны философи үзэл санаанаас ингээд авч үзэх юм бол таны одоо хувьд урлагийн үндэс нь гэдэг нь яг юу юм? Урлагийн үндэс чинь уул нэх өндөр шүү дээ. Одоо бид нар өөрсдөө л мэдрэхгүй л байгаа болохоос биш. Бид нар бол одоо бидний ажиалбарт бүх юм чад урлаг дээр л явах шүү дээ. Тийм. Чи боддог гэрээд бид нар одоо ингээд гараал машинаа суугаал дуу сонсоол явчих тий. Гадаа гарангууд л айгүй гоё юм байшин барилгын бүх юм барайл ингэсэн. Тэгэл энэ тэнд ингээл бид нар өдөр тутамдаа урлагтай холбоотой байждаг байхгүй юу. Тэр хүмүүс тэрийг нөгөө сайн ойлгодог. Ерөнхийдөө энэ чинь одоо энэ ямарваа нэгэн урлагийн одоо барилга байгууламж одоо жишээлхэд бүх юм л одоо урлагтай холбоотой. Би бол тэгж боддог. Яг хүмүүс зүгээр нэг өдөр тутмын амьдралд ингээ урлаг байн байгаад байхаар тэрийг нэг сайн анзаархаа нэг тавахгүй байгаа шиг байна. Тэгэд үнэлэмжийн тал дээр бол энэ үнэлшгүй сонирхолтой юм л да. Гэхдээ яг нэг одоо зураг юм уу, баримл юм уу, юу юм уу гэдгийг яаж үнэлэхийн тустай байдаг болохоос биш нийт урлаг гэх юм бол урлаг бол бидний амьдралд байн байж байдаг чухал гэдэг. Үнэлэгдэшгүй. Урлаг одоо нийгмийг өөрчилнө гэдэгт та ер нь итгэдэг үү? 100%. Гэхдээ энийг бол би ирээдүйн залуучуудад айгүй итгэдэг байхгүй. Одоо дараа гарч ирж байгаа одоо уран бүтээлчд одоо бүтээлээ хийж байгаа бүтээлчд. Тэгээ одоо ингээ хийгээ яваад байна. Эн чинь ингээл өөрчлөнө. Тэгээ эн чинь зогсчихоогүй байна. Тэгээ одоо явж байна. Үндэсний урлагтай байсан одоо явж л байна. Тэр чинь ингээ явж байна. Тэгээ дараагийнх нь одоо илүү нэг суур мэдлэгтэй болоод илүү одоо бидний үеийнхэн ч одоо хүүхдүүд одоо жоохон зааж өгч шүү дээ. За эн чинь урлаг юм биш юм те. Ингээ яваандаа ингээ явсаар агаад илүү гоё болно. Гэхдээ яг нөгөө энэ цаг хугацааны асуудал гохж байгаа. Тэ? Тийм л ах тэрнээс биш бол энэ гоё болно. Таны одоо яг хийж байгаа бас зорилго шигс яг энтэй холбоотой юм шиг надад санагдаад байна.
одоо орчин үеийн уран бүтээлчдийг Тий. одоо яг энэ та камп маягаар хөгжүүлээд Тий. эндээ Би бол дэмжих маягаар, тий. хөгжих Тий. тий суралцах энэ боломжийг бас яг энэ Тий. өөрийнхөө бий болгосон энэ газартаа та одоо өөрөө жишг болж үзүүлээд Тий. дээр нь энэ Тий. хүмүүст яг Тий. ийм боломж байгаа шүү гэдгийг нээж харуулж байгаа. Энийг би бас яг энэ өөрийн канвастаа зочны нэвтрүүлгээрээ харуулж байгаадаа бол маш их баяртай байна. Баярлалаа. Миний хувьд ч гэсэн бас орчин үеийн урлагийг маш их сонирхдог. Сүүлийн хэдэн жилийн судалж харж үзэж өөх ийм юм байдаг юм уу, тийм юм байд юм уу гэж ингэж судалж мэдэж таньж байгаа үүднээс л одоо ингээд баг зэргийн ойлголт төрж байгаа боловч яг эргээд бид нэр судлахгүй бол энийг ойлгохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ яг ерөнхийдөө бол энэ хүссэн хүсээгүй одоо бид нар яг хүмүүс ойлгох хэрэгтэй. Яг гэвэл бид нар яг одоо энэ contemporary art гэдэгтэй адилхан энэ нэг орчин үеийн урлагийн хугацаанд амьдарч байгаа учраас ер нь бол хүссэн хүсээгүй бүгдээ ойлгодог болох бах. Ойлгохоос өөр аргагүй болно. Яг гэвэл энэ чинь нөгөө яг цагтаа гэдэг шиг цагаараа л явж байгаа учраас ойлгоно. Тэг илүү ойлгоосай илүү ойлгодог болоосай. Яг гэвэл би бас хувийн уран бүтээлчийн хувьд бол энийг ингээд дэмжиж ингээд хөгжүүлэхийн тулд яваад байгаа. Гэхдээ нэг хүнээд үзүүлэх боломжгүй шүү дээ энэ чинь. Нийтээрээ мэдлэг чадвар нь дээшлж тэгжээж л дээшлэн үхээс гів гэдгийг шууд болохгүй гэдэг санааг л бас түрүү яриад байгаа юм л та. Хүн үзэж харах, дээр нь судлах, дээр ер нь бол хамгийн энгийн нь л үзэж харах юм шиг байгаа. Тий. Хялбар Үзэж явах хэрэгтэй тий. Эхлээд үзэж явах хэрэгтэй. Тэгээд энэ одоо яг таны бий болгосон энэ орчин үеийн урлагийн одоо яг камп маань ер нь хүмүүст бол нээлттэй. Яг зос нээлттэй бас биш. Ягаад гэвэл хамаагүй нэг их олон ингээд ягаад хэрэг юм бол бас хэцүү л дээ. Ягаад гэвэл олон хүн нэг нааш цааш явах боломж байхгүй. Ерөнхийдөө бол уран бүтээлчтэй илүү нээлттэй гэж хэлж болно. Яг уран бүтээлч болно тий. Би илүү уран бүтээлчэнд хандаад уран бүтээлчд нэгэ цаашаа ингээд дэлгэрүүлэх гэдэгтэй бодоод ард иргэд рүүгээ үзүүлж харуулах. Тэрнээс би болохоор өөрөө нэг музей юм уу тийм юу биш зүгээр хөв уран бүтээлч учраас олон хүн ирэх юм бол бас нэг ачаал даах боломжгүй. Тэгээ бас яг тэгэж бодож хийгээгүй. Би бол илүү нэг уран бүтээлчдийг хооронд нь урлагийн солилцооны хөтөлбөр явуулаад тэгээд уран бүтээлчд нэг цаашаа ингээд нийтдээ баг багаар ингээд цаашдаа нэг олон нийттэйгээ мастагаа ингээд харьцаа явах байх гэсэн бодолтой хийгээд байгаа. Ойлголоо. Тэгэхээр контент бүтээгч болон одоо залуучууд үзүүлэгч байгаа хүмүүст бол тийм бас нээлттэй. Ер нь бол яг урлаг сонирхож байгаа хүмүүс тийм. Яг өнөөдөр би ингээд канвастас очныхоо хувьд яг ингээд танаа энэ урлагаар хараад миний дотрууд нэг юм нүд нээгдэх шиг за хүү эн чинь юу вэ нэрээ юм биш үү ингэж бас энгийн мөртлөө юм урлаглаг амьдарч болох юм биш үү тэгээд одоо энийг бас манай залуучууд хараад уран бүтээлчд хараад энгийнээс бас санаа аваад ингээд цаашаа бүр ургаа цэцэглээд энэ дэлхийн хэмжээний том contemporary art урлагийн чиглэлийн хүн болохыг бол үүсэх аргагүй тийм би хүмүүсийг ингээд энийг үзэж хараад бас нэг яг хийх юм аа гэхэд санаа аваасаа гэдэг үднээс ер нь хийгээд байгаа байхгүй ер нь бас л нэг төрлөө. За билиц асуулт маань бол одоо миний нэвтрүүлгийн 3 дугаар хэсэг байгаа. Тэгээд давчгаа хариулт юм уу тий. За давчгаа маш энгийн. За таны дуртай хөнгө. Orange. Бүтээл хийхдээ ер нь ямар хөгжим сонсдог вэ та? Одоо сүүлийн үед дандаа нэг зүгээр instrumental хөгжмөд л нэг үг айгүй багтаа зүгээр л нэг хөгжим голцоо. За. Өдрийн хэдэн цагт таны одоо яг их бүтээлч үе илэрдэг үү? Орой юу? Нэг өгүүлбэрээр урлаг гэдгийг тодорхойлвол наадах чи мэдэхгүй байна. Урлаг бол урлаг өөрөө бас л урлагч нь өөрөө л урлаг гэдэг үг чи өөрөө л урлаг юм шүү. Ер нь бол хэрвээ та уран бүтээлч ингээ болоогүй байсан бол ямар мэрэгжилтэй хүн байх вэ? Чөтгөргүй мэддэг шиг. Хад үзэг мэдгүй яг юу вэ? Гэхдээ би нэг мэдгүй сайн мэдгүй. Тий. Бодч үзээгүй юм. Бодвол матчин байх байсан баг. За одоо яг 4-р хэсэг рүү шилжиж байна. Миний зорилго бол суралцах. За ер нь бол хүн алхам тутамдаа суралцаж хөгждөг гэж би ойлгодог. Ингээд хоёулаа нэг миний одоо авчирсан канвасан дээр хамтраад нэг бүтээлийг гаргах уу? Тэгээ. Art Week 2025 наадамд та нэг юм жаазтай морь бариад ингээд фото ажил байсан шүү дээ. Тийм. Манай найз чин бол зургийг авсан тий. Тэр ажлыг ингээд харахаар бас нэг нийгэм рүү чиглэснийг утга санаа яваад байна да тий. Тий, ер нь бол тий. Уран бүтээлч хүн бас нийгэм рүү чиг өөрсдийнхөө одоо үзэл бодлыг уран бүтээлээр илэрхийлдэг зүг баг. Тий, ер нь гол утга нь тэр шүү дээ. Одоо ер нь
хувь уран бүтээлч байна, орчин үеийн уран бүтээлч байна гэдэг чинь ерөөсөө ганцхан зураг дуус бариунд барихтай биш тий. Тэр ганц концепт санаа тий ямар учиртай юу хэлэх гээд байгаа юм гэдэг нь чухалчод байгаа байхгүй. Тэрийг нь одоо үзэгчд унших хэрэгтэй тий. Ястаач гэж ойлгох өөрийнхөө мэдрэмжээр тий. Зарим нэгэн байдлаар бид нар бас нэг юуг нь өгөх хэрэгтэй л дээ. Иймэрхүү сэтэл өгөх хэрэгтэй. Тэрнээс биш шууд ийм зурчаад хийчихэд бас ийм гэдэг бас тийм тий. Одоо энийг чи яагаад бараг ойлгохгүй ингээд загнахаас хэцүү шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Уран бүтээл гэдэг энэ нэг цаад ертөнцийн өөрөө нэг миний зүгээр ойлгодоор нэг тийм бурханлаг юм байгаад байгаа шүү. Заавал тийм хүчтэй тийм одоо тий. Тийм авдгаа. Дурны бол биш тий. Яг ингээд өөрөө хүлээж авах тэр өнцг нь айгүй чухал байгаа. Артвикийг үргэлжлүүлээд ярих юм бол та тэр концепцийг дэлгэрүүлээд яриач. Тэр болохоор ерөөхдөө манай найз чин бол зургийг авсан гэдэг. Чин бол болохоор арай өөр утгаар авсан байлээ. Би болохоор санаа нь болохоор энэ ямар тэр нэг чөдөртэй морийг ахаад юм нэг жадлцсан байгаа нь. Ер нь нэг цаанаа нэг ямар нэгэн байдлаар хин чим хиний чим нэг хэрэгчлэг жоохон хаагаад боогод байгаа юм шиг харагдуулсан утгатай юм байна. Тэгээд яг таал нутагтаар айгүй гоё чөдөртэй морь явжсэн. Тэгээд яг тэгж таараад тэгээд зогсоод авсан аахгүй. Одоо Монголын нэг орчин үеийн урлагийн бас нэг том одоо наадан бол Артвик. Артвик одоо 4-р жилдээ бараг зохиогч байна да. Тэгэхээр энэ Артвикийг зохион байгуулж байгаа бүх одоо уран бүтээлчтэй Монголын орчуудын ивэлтэй баярлалаа гэж би хэлмээр байдаг байхгүй. Яагаад л тэмжээнээс л бид нар тэр орчин үеийн урлагийн бүтээлүүдийг үзэж харж мэдэрч байна шүү дээ. Тэгээ тэр дундаа залуучуудад бүр өстэй айгүй гоё явж үздэг болцсон байл шүү дээ. Тэрнээс айгүй яг ер нь утгал тэр шүү дээ. Урлагийг хүмүүс ард түмэнд ойртуулах тийм учраас Артвик гэж хийгээд байгаа. Би бол бас хувьдаа маш их дэмждэг тий. Гайхалтай. За тэгээд ер нь юу хийвэл одоо би бол энд маш энгийн юм зургийг бодож байна. Эхлэл нь юу гэдэггүй бол одоо нэг татлуураас эхэлдэг шүү дээ тий. Object subject одоо юу гэдэгтэй тэр юм чинь эхлэхээр. Тэгэхээр би яг чамыг одоо өнөөдөр ингэ сайхан ирцэн өөр юм аваад ирцэн мэн сайхан будг нь байж байна. Би чамаар өнөөдөр энийг зуруулъя гэж бодлоо. За. Тэг энийг бол одоо чи би энэ дэр сайхан ингэ тавиад өгчин. Тэгээд хэрвээ чи хүсвэл зөвхөн хар цагаанаар зурхыг бодоо энийг зүгээр яг ингэ хуулаад ямар хэмжээтэй зурхаа чи өөрөө мэд том ч юм уу жижигэн ч юм уу бүр дүүрэн илүү гарах юм уу альсвал деталыг авах юм уу зөвхөн энийн зурх юм уу тэрийн зурх юм гэдэг чи өөрөө шээ. Гэхдээ одоо энэ чамд ийм боломж байна. Ягаад гэвэл бүх гэрэл нь байна, бүх юм нь байна. Энэ төмөр нь лазыг ингээд сайхан базаа тавьчихсан байна. Энд айгүй гоё айгүй маш энгийн бөгөөд маш гоё юм багхгүй юу. Ойлголоо. Тэг яг зүгээр хувэн болгон өөр зурд юм байна чи юу гэж бодох чинь ингээд зураад үз. Энэ их гоё энийг айгүй гоё юу байхгүй нэг дадлагын айгүй гоё юм байхгүй. Мэдрэмж тийм чухал юу байна. Тийм гарын нэг айгүй гоё байхгүй. Тэгээд өөрөө энийг сонгоод хайш нь харуулах юм сонгочих. Окей тэгээд юуг нь зурмаар байна. Чамд аль тал нь дурагдж байна. Тэгээд энэс яг зүгээр л зүгээр энэ ганц хоёр деталь гаргаж чадах юм гаргаж ирэх юм бол айгүй гоё байхгүй. Ойлголоо. Одоо тэгвэл энэ дээр цагаан дээр шууд юу харандаагаараа шууд харандаа маранда хэрэггүй. Хэрэггүй шууд бодгоор явчих юм уу? Тий, ер нь дандаа ингээд скетч хийгээд харандаа хийгээд байхаар амар төвхтэй. Хүн болгон өөр өдөө. Би болохоор ерөөсөө скетч хийдэггүй. Шууд харж байгаа шууд тэгэл цасаа явчихна. Гэхдээ бүх юм төгс байх шаардлага байхгүй. Одоо нэг ингэж дуржих чинь чи зүгээр өөрийнхөө нэг дотор яг нүд хоёр чинь яаж хараад гар хөдөлж чинь яаж хөдөлж чинь тэрийг л илүү дагахснаас биш заавал ингээд яг яс дурцсан юм шиг хийх гээд байгаа хэрэггүй байхгүй. Хитрхи ингээд яс дурах гээд ингээд хийх гээд байгаа ирэхээр нэг цаг хугацаа тэг өөр юм болоод би бол ерөнхийдөө бол хэрвээ реалистик бүр зурх юм бол бараг фотог нь аваад тавьдсан ч бараг болохоор тий. Тэрэн дээр нь компьютер тоглолт юм яадаг ч. Энэ бол зүгээр л яг зүгээр хараад тэгэл тэрийг яг харж байгаа юу чиний тархич юу харж байна нүд чи юу харж байна гар чи яаж ажилтсан зүгээр л юм. Ботонгоо их л дэвсгэрийн явах хэрэгтэй тийм үү зурчаад дараа нь ингэж ер нь янз бүр тэр хөө хүнийх бай тээ. Одоо энэ дотн чинь цагаан ингээд аль хэдийн нэг дараа юуг нь бэкграунд хийцэн биз дээ тий. Би бол ерөнхийдөө бол эхлээд бүгдийг будчаад тэгээд дараад нь эхэлдэг байхгүй тий гатаачаад тэгээд миний прогресс тавьчаад тэгээд тэн дээрээ ажилладаг гэсэн үг тий. Тийм миний прогресс болохоор нэг жоох олон ингээд давхар хийдэг учраас эхлээд нэг будаад гатаачаад тэгээд цацаад ингээд янз бүр болгочоод дахиад гатаагаа дахиад ингээд өөр өнгөө хийдий. Тэг яг энэ нэг
яг зураг зурхад бол нэг яг ингэн дэгнэ гэсэн гол нарийн юм баахгүй шүү дээ тийм ээ. Яг нэг зөвхөн реалистик зургал сурж байгаа хүмүүс бол тустай байдаг бах. Тэрнээс зүгээр яг зураг зурхын тулд бол маш их чөлөөтэй яг өөрийнхөө рол ерөөсөл мэдрэмжээрээ л илүү зурх хэрэгтэй. Тэ холиод авахгүй тий. Бид нэг бодохны нэг тийм олон төрлийн өнгө бодоод идэв юм шиг. Ер нь хамгийн нэг эхлэн хар цагаан шүү дээ. Хар цагаанаас сайн зураад авах юм бол тэгэл ерөнхийдөө бол гол юм даав шүү дээ. Би ч бас нэг зөндөө нэг юу зурдаг байсан бохоо нэг модель их зурдаг байсан. Бид нар ч нэг айгүй практис хийдэг. Тэгээ нэг модель зурах чинь ихэнхдээ дандаа харандаагаар юм хар цагаанаар юм нэг чернилэн хар цагаан ч юм альсвал нэг тиймэрхүү юм мал зурж байгаа байхгүй. Тэгвэл одоо нэг удахгүй ер нь энэ ч дээр нэг жижиг нэг ийм хүү зүгээр яхаа сүүлтэр дээр л нэг юм бодоод зүгээр нэг юм бактур гаргах гал зүгээр бодчихлоо л да. Зүгээр бактур. Ингээл завтай бол тэгээд цаашаа дураа суугаалах юм тий. Тэгээ жоохон гатааж байгаа. Энэ хамгийн гол нэгдэг байхгүй юу? Тий. Ингээ гатаачаа дахиад зурдаг байхгүй юу? За. Гатаагаад ингээд одоо энэ чинь ингээд уул нь бол ингээд гатаачаад нэг ганц цэр бий ууж жагаад бутаж ирээд харахаар нүд чи өөрчлөгдөж байхгүй. Тэгээд дахиад нэмээд идэх байхгүй. За. Тэрнээс нэг дор ингээд зурх юм бол энэ чинь бас юу гэдэг байхгүй. Арай өөр стил байна л да. За. Ер нь бол ингээд энэ ингээд хаяад 20-30 минут хаях хэрэгтэй байхгүй. Тэгээ жоохон байж байгаа буцаад ирэхээр гатцсан байна. Тэгээ дээрээс нэг өнгө нэмэхээр айгүй амархан байдаг байхгүй. Бас тийм юм байна тий. Тий, нэг дор ингээд заавал дуусгах гэдэг шаардлага байдгүй байхгүй. Хайчаад яваад гэдэг байхгүй. Тэгээ гадуур гараа ганц хоёр баар мааранд ороод энэ тэнд явж байгаад эргээд ирэхээр чинь үд чи өөрчлөгддөг байхгүй. За. Харах өнцөг чи өөрчлөгдөж байгаа байхгүй. Яа дэ бид өнөөдрийн үед бол зүгээр нэг юм хурдан ийм нөхцөл байна тий. Тэгэхээр энд миний ойлгосноор бол яг тэр нэг харах өнцөг буюу тэрнийг одоо яг энэ нэг канвасан дээр яаж буулгах гэдэг энэ одоо процесс бол хүсүүсээгүй яг өөрийн яг тэр нэг мэдрэмжийн тул юм байгаа тийм тий. Тэгээ юу зурх нь гол биш. Ерөн дэгээр саяны яриад байдаг шиг заавал бүх юм реалистик байх хэрэггүй тий. Ерөнхийдөө энэ чинь нэг практис хийж байгаа юм чинь ямар ч өнгөтэй байж болно тий. Тэгээд хугацааны хувьд бас заавал ингэж хурдан хийхгүй энэ зүрх байдаг тал. Хөө үнэл явал та тэр тий. Би бол тэг удаа хийдэг учраас тэгж тэрийг л яриад байгаа. Ойлголоо. Баггүй хугацаанд ч гэсэн бид хоёр маш их олон зүйлсийг ярьж чадлаа. Тэгээд таны уран бүтээлд өндөрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа танд. Би бол ингээл за энийгээ зургангууд юу бодож ийн гэхээр яг энийг л зурчмаар юм шиг санагдав. Харин тий тэгж хэрэггүй байхгүй. Тийм юм байна. Энэ чинь би түрүү яриад байсан. Энийг ингээд тавьчихаар бид гурлаа өөр харж байгаа байхгүй. Эндээс би бол нэг баг энэ хэсгийг ч юм уу жижиг юм харагдаж байгаа. Харах өнцөг өөр өнцөг нь өөр.